За тэгэхээр энэ удаа би та нарт Samurai Champloo анимыг бүтээсэн Manglove студийн бас нэгэн гоё бүтээл болох Gangsta гэх нэгэн танхай зэрлэг анимыг ярьж өгөхөөр шийдлээ. Мэдээж энэ аним дээр гардаг зарим нэг үйл явдлууд нь хүүхэд үзэхэд тохиромжгүй болохоор ер нь жоохнууд маань үзэхгүй алхасчул бас зүгээр шүү заа юу. Томчууд нь харин идэж уух юмаа бэлдээд сайхан тухлаад үзээрэй, окей? Нэрээ тийм. Одоо болтол сабаа дараагүй явж байгаа хүмүүс байвал яг одоо дарчвал зүгээр шүү. Би ойрдоо ер нь жоохон завтай байгаа болохоор бичлэгнүүдэд хурдан оруулахар шийдсэн, окей? За тэгээд дарсан бол let's go. Тэгэхээр энэхүү Эргас Тулуум гэх өвөрмөц нэртэй хот бол хулгай дээрэм, авилгал хээл хахуул, биеэ үнэлэлт гээд ер нь нэлээд ялзарсан газар. Харин манай гол дөрүүдийн нэг Warwick гэх энэ кул залуу бол хөлсний ажилчин. За мөнгөний төлөө бол юу ч байсан хийдэг нөхөртөө. Харин түүний хамтрагч Нико бол жинхэнэ эвгүйгар шүү. Зодоонуудынд бол гарамгай гэж ихтэйхэн. Тэрээр сонсголын бэрхшээлтэй ч гэлээ Warwick-тойгоо бол ойлголцоо л байдیں۔ Манай хоёр өнөөдөр нэг танил эмгэнийхээ даалгасан ажлыг хийж яваа бөгөөд ойрдоо энэ хаваар харагч үзэгдээгүй шинэ нөхдүүд бүр арай л ихсээд дураараа аашлаад байгаа гинэ. Бүр шөнийн ирвэхэнүүд нь хүртэл өдрөөр нэс чинтрээ. Бас манай Warwick тэгж яхад бас жоохон сэтгнөр гар өнөөгүй юу. За тэрч яах. Ерөнхийдөө энэ завхарсан хотыг адхандаа ойлгодог дөрвөн том бүлэглэл байт юм байна. Тэдний гурав нь болох Монро, Корсика, тэгээд нөгөөх нь Кристиано. Эдгээр мафууд өөр өөрсдийн хийдэг зүйлтэй өөр салбарын ч гэлээ бизнес хамтрагчид болохоор яалтчгүй хамтарч ажилладаг гэх юм уу да. Харин манай бойс ч цагдаа нараас хүртэл мөнгө авч хууль бус ажил хийдэг гэлод. Тэдний энэ удаагийн даалгавар бол ойртоо жоохон давраад байгаа нэг жижиг бүлэглэлийг тэр чигт нь арчиж хаях. Тэгэхээр цагдаа нар иймэрхүү ядаргаатай бохир ажлаа манай хоёроор хийлгээд өөрсдөө нэг сайхан төвийг сахиал байж идэг байхгүй юу. Гэхдээ өнөө өглөө таарсан нөгөө шөнийн ирвэхээ штэ. Тэр чинь энэ устгах ёстой бүлэглэлийн боссынх нь эзэмшилд байдаг хүүхэн юм байна. Бас дээрээс нь түүний ажлын байр нь яг манай хоёрын офисын цонхоор харагддаг нарийнхан гудам болохоор энэ гурван маань бие биенээ харсаар байгаад бараг таньдаг болцсон ч ах шиг. Тиймээс манай хоёр ядаж ганц ч болов хөдөлмөрч эмхтэйг амьд үлдээхээр шийджээ. Энэ үед харин Нико айл хэдийн нөгөө гаруудыг нухаад эхэлсэн байх бөгөөд манай хүн бол урд нь Westgate гэх нэгэн хөлсний бүлэглэлд тарьяалагддаг байсан. Үүнээс гадна Никогийн хүзүүндх пайз нь түүнийг энгийн хүн бишээ гэдгийг илтгэх бөгөөд энийг харсан баргийн гарууд шээс алдах нь ойлгомжтой. За байж байгаарай миний хөшөө. Чамтай үзэлцээд угаасаа барахгүй штэ. Чи манайсаа зүгээр юу л байдیں бүгдийг ав. Мөнгө, хар тамхи, хүүхэн мань бүгдийг өгөө гэсэн боловч манай хүн чинь юу ч сонсохгүй штэ. За тэгээд Warwick чурч ирээд манай хоёрын энэ удаагийн ажил ингэсгээд амжилттай дуусав. Гэхдээ цагдаагийн өгсөн даалгавар бол энэ бүлэглэлээс нэг ч хүн үлдээж болохгүй гэсэн болохоор энэ эмэгтэйг уг нь алах ёстой ч гэлээ мафийнхнаас гарч ирсэн мөнгө төгрөг бас бусад олзоо өөртөө авнаа гэд хэлсэн байж. Тэгтэл цагдаагийн дарга бол амьд гэрч үлдээх дургүй байсан болохоор бараг л сүрдүүлэн байж ямартай ч энэ эмэгтэйг амьд үлдээхээр боллоо. Харин энэ эмэгтэйгийн нэрийг Алекс гэдэг бөгөөд энэ өдрөөс эхэлж тэрээр бизнес хийхэ болоод манай хоёрын нарийн бичиг болсон байдгийн. Маргааш нь манай эдийн офис дээр байнгын үйлчлүүлэгч Нина ирэх бөгөөд тэрээр Тё гэх нэгэн чадварлаг эмчийн туслахаар ажилладаг. Тэр эмчээс нь манай Нико тогтмол им авч удаа юм байна л да. Яг юуны им гэдгийг бүү мэд. Тэгтэл Нико бүр зааны доозоор хусаа ичт юм байна. Харин Нина энд яах гэж ирсэн бэ гэвэл Тё эмчийг хідэн нөхдөө дарамтлаад байгаа гинэ. Гэхдээ тэр нөхдүүд дунд нь яг манай Нико шиг ийм пайцтай нөхөр байгаа болохоор баргийн хүмүүс аргалж өгч чадахгүй. Тиймээс л аргаа бараад энэ хоёр дээрээ ирсэн гин. Тэгээд Warwick энэ ажлыг Нико даатгаад өөрөө гялс өөр ажил амжуулж чад очие гэсэн нь гудамжинд хідэн жижиг гаруудыг цааш нь харуулж идэг үстэй. Бас олоогүй. Саяны алсан нөхдүүд дунд нь ч бас нэг пайцтай хүн байсан юм байна. Гэхдээ энэ пайцтай хүмүүсийг дотор нь нилээд ангилдаг ба манай Нико бол энээс шаал ондоо төвшнөх гэж шүү. Нөгөө талд манай хоёрыг Тё эмчдэр хүрээд ирсэн чинь харин гадаа нь баахан гарууд эмчийг өөрсдийнхөө талд авчих санаатай. Гуйж нэг үзээл, сүрдүүлж нэг үзээлээ. Тэгэхээр энэ эмч бол ямартай ч эрэлт хэрэгцээ ихтэй хүн гэдг нь ойлгомжтой боллоо. Тэгээд толгойлогч бололтой нэг бор нөхөр нь манай Никог харчаад чи нөгөө манай хүмүүсийг яриад байсан пайцтай нөхөрөө. Чамайг тэгтээ харж байгаагүй юм байна да. Гэснээ өөрийнхөө пайцыг үзүүлтэл B2 төвшнийх гэсэн байх бөгөөд нилээн дайжгүй өндөр зэрэглэх бололтой. Өөртөө мангар ихтгэлтэй бас юм чинь.
Манай Никог жижигхэн биетэй сэлэм энтер барьсан болохоор үсрээл дий зэрэглэлих байгаа гэж шүү. Харин манай Нико бол энэ бороодог 3 минутанд дуусгана гэж хэлээд тулаанаа эхэллээ. Энэ үед Нина эмчийнхээ хэлсний дагуу эмнэлэг рүүгээ ороод цагдаатай холбоо барьж Никогинд өөр нэг пайцтай үнтэй алалцж гинэ гэж дуудлага өгдөг. Ингэснээр манай хоёрын хамтарч ажилладаг цагдаа хөгшин яаралтай хөдөлгөөр болсон бол нөгөө талд манай Никогийн хэлсэн 3 минутанд дуусах үед одоо л жинхнээсээ үзэлцэхээр болж ах шиг байна. Тэгээд өөрийнхөө пайзыг гаргаж ирээд харуултал ATIG буюу хамгийн элит зэрэглэлийнх байж таард юм да. Ер нь бол иймэрхүү пайз зүүж явдаг хүмүүсийг янз бүрээр л нэрлэлт юм гин. Зарим хүмүүс тэднийг мангас гэж боддог бол зарим нь бүр хохирогч гэж боддог. Гэхдээ аль нь ч байлаа гэсэн ийм пайзтай хүмүүс бүгд л месчэн боолоос ялгаагүй дээ. Харин тэд нар яагаад өөрсдийн пайзаа заавал хүзүүндээ зүүж явдаг вэ гэхээр нэг ёсондоо энгийн хүмүүс тэднээс айж явах хэрэгтэй гэдгийг анхааруулсан таних тэмдэг гэх юм уу та. За ямар ч тач энэ удаагийн ажил ингээд дуусч цагдаа нар ч хэрэгтнүүдийг баривчлахаар хүрээд ирлээ. Энэ хөгшин цагдааг чаад гэдэг бөгөөд гаднаа ширүүн харагдаж байгаа ч гэсэн энэ гурав бие биенээ нилээн эртнээс мэддэг болохоор манай хоёрт бол нилээн сайн ханддаг. Харин Нина охины хувьд бол ийм алаан хидаантай хизээж өгөж магадгүй аюултай хотод амьдардаг цорын ганц жаргалтай хүүхэд юм уу да бараг. За тэгээд Тео эмчээс авах юмнуудаа аваад манай гурав гэрийн зүг гэлдрэвэ. Харин нөгөө бороодоо ч нүхээгүй бас баривчлагдаач хүү. Тэгээд бас түүнийг хөлсөлсөн нэг босс нь бүтлгүүцсэн гэд зөөл дуусах бөгөөд боссынх нь хэлснээр бол энэ шиг пайцтай нөхдүүд хаасайгүй л байгааг нь. Маргааш өглөө нь харин ийш тийш хөргөж өгөх хідэн хүргэлтийн ажил байгаа болохоор Нико Алекс хоёр хамт явхаар болж харин Warwick офис дээрээ үлдээд нэг чухал үйлчлүүлэгчээс дуудлага ирэхийг хүлээн гинэ. Тэгээд манай хоёр ч өнөөх эмгэнд хүргэлтийн нөгөөд Нико дотгошоо орж нэг нөхөрт захиалсан бууг нь оруулж өгөх хооронд Алекс эмигнээс нэг сонирхолтой зүйл сонссон нь 22 жилийн өмнө Арканжело гэх нэгэн язгууртан гэр бүлийнхнийг хамгаалдаг байсан пайцтай нөхөр тухайн гэр бүлийг хөнөөж ганц амьд үлдсэн хүүхдийг барьцаалаад зогтсон бөгөөд энэ хэрэг одоо болтол шийдэгдээгүй байгааг нь. Харин Warwick-ийн чухал үйлчлүүлэгч гэдээсэн нь мөнгөтэй ажмаа заяа. Манай хүн чи ер нь л мөнгө олж болох бүх юмыг хийдэг болж таарлаа шүү. Нөгөө ажмаа нь бүр манай хүн сайн гэж ихтэйхээ. Дараа хизээ уулзах юм энтэр гэлээ. За тэр чи яах вэ? Энэ хотод 3 том бүлгэл байдгаа гэж хэлсэн дээ. Манай Warwick чи ер нь их сэргэлэн гар болохоор Кристиано болон Монро хоёртой тун дажгүй харилцаатай юм байна. Ер нь бол захиалсан нууц бараануудыг хөргөж өгдөг ажилтай гэх юм уу да. Харин Корсика бүлэгмийн толгойлогчтой нь манай хүн харилцаа холбоогүй ч гэлээ. Түүний бүлгэмд хариалагддаг Big Mom гэх энэ ажмаатай сайн харилцаатай юм байна. Warwick түүнтэй захиалсан барааг нь хөргөж өгөх болон нууц мэдээлэл солилцох зэрэгээр хамтарч ажилладаг. Бас манай хүн чинь тусдаа гарахаас өмнө Big Mom-ийн клубт ажилладаг байсан бөгөөд товчхондоо бол Alex Warwick хоёр бол мэрэгжил нэг дандууд гэсэн үг заяа. Гэхдээ Warwick бүр 14 настайгаас эхэлсэн гэд боддоо. Анх Nico тэр хоёр энэ хотод ирэхэд Warwick 13 настай байж л дээ. Тэгээд нэг жил гудамжаар хийц хүрсний эцэст Big Mom дээр очиж ажилласан ба тэр үед манай хүн хүүхнүүдийн дунд жинхэнэ алдартай байсан гэж байгаа юм чаа. Гэхдээ Nico бол тийм биш шүү guys. За маргааш өглөө нь радиогоор хүн амны хэргийн тухай мэдээ гарах бөгөөд энэ хэрэгт манай хоёрыг сэжиглээд баривчилжээ. За баривчилсан ч гэжтэй энэ хоёрт ер нь санаа зовсон шинж алга. Бараг л чаад ахта эрхлээд байгаа юм шүү. Мэдээж чаад ах бол энэ хоёроо сэжиглэн ч гэж юу аах вэ? Зүгээр л өнөө өглөө гарсан хэргийг нилээн мэрэгжлийн гарууд үйлдсэн байх магадaltaй болохоор Warwick-ийн онцгой чадварыг ашиглаж хохирогчийн хэн болохыг олж тогтоох гэж дуудсан юм байна. За онцгой чадвар ч юу ах вэ? Ой тогтоолт нь бүр маш сайн гэх юм уу да. Нэг харсан юм а ер нь барагтаал мартахгүй. Тэр тусмаа харсан хүнийхээ царайг, нэр устай нь тэгээд бүр хаана хизээ харснаа хүртэл цээжилсэн байдаг гээл бод. Тэрээр багасаа л ой тогтоолт сайтай байсан бөгөөд 22 жилийн өмнө алагдсан язгууртай айлаас амьд үлдэж чадсан цор ганц хүүн байж. Тухайн үед эдний гэр бүлийг хамгаалдаг байсан хамгаалагч нь Никог дагуулж ирж байж. Тэр өдрөөс хойш Нико Warwick-ийн хувийн бие хамгаалагч болж байсан түүхтэй юм гин. За тэгээд яг сайхан өнгөрснөө дурсаж исэн чинь чаад ахын утас дуграад Монрогой баахан гаруудтай буудалцах бөгөөд нэмэлт хүч хэрэгтэй байна. Нико Warwick хоёрыг нааш нь явуулчих гэж авдیں۔ Да. Сайхан гар бай тээ. Чаад ахч дуртай дургу зөвшөөрөөд манай хоёр бушуухан шиг л гараад явлаа. Энэ үед Монрогийн хүмүүсийг нэг пайз зүүсэн бацаан гарч ирээд жинхэнэ хашрааж ийна. Бодвол нэлээд өндөр зэрэглэлэх бололтой. Түүнийг хөлсөлж Монрог алуулах захиалга өгсөн хүмүүс нь өөр нэг мафийн жижигхэн согны өснүүд заяа. Боостой мэдэгдэхгүйгээр аюултай үн захиалж гавьяа байгуулах жагаад өөрсдөө талигч болвоо гэж.
Харин тэр бацаантай манай Нико халз тулаан хийхээр болсон бөгөөд тэр ч бас манай хүн шиг эйтиг буюу элит зэрэглэлээ. Монорогоо бас зүгээр хард суухын оронд бооцоо тавьж энтрээ. Тэр хооронд Warwick маань хоёр сугны үсний нэгийг амьд үлдээгээд байцааж идэм байгаа зү. Яг ямар бүлэгмээс явуулсан, ямар даалгавар авсан гэдгийг мэдэхгүй бол бас хайран штэ тий. Харин Монорогоо Никотой анх танилцах үед Нико дөнгөж 14-тэй. Хүзүүний пайз нь C3 байж. Тухайн үед Нико Warwick-ийн тушаалаар бүхэл бүтэн Монорогийн мафийнхныг ганцаараа дарж аавна гэж дайраад хэдийгээр чадаагүй ч гэлээ нилээн түгээсэн байдаг. Тэр үеэс хойш Монро манай хоёрын чадварыг үнэлж хамтарч ажиллахаар болжээ. Энэ үед Warwick ч бас хүрээдэрлээ. Түүний олж мэдснээр бол энэ бацааныг 3 том гэнгийн нэг Корсика мафийн хүмүүс хөлсөлсөн гэж шүү. Бас дээрэс нь энэ бацаан ч нөө хүүхэд биш 21 настай гинэ. Тэгээд бас хамгийн гол асуудал нь тэр бол энэ хотын 4 дахь том бүлэглэл болох Полкли бүлгэнд хариалагддаг хүн болохоор түүнийг энд алчих юм бол Warwick болон Полкли хоёрын дунд том асуудал үүсэх учраас тулааныг яаж хийгээд зогсоох ёстой болвоо гэж. Ингээд ямар тач Монро хүмүүсээ аваад ухархаар болж харин Warwick маань бүр яаж энэ хоёрыг болиулдах юм блэ гэсэн байж байтал ашгүй Полкли бүлэглэлээ нэг туслах нь хурж ирээд тулааныг зогсоолоо. Гэсэн ч Нико болох шинжгүй байсан болохоор Warwick түүнд яг одоо бол энэ бол тушаал гэж хэлдэг. Товчхондоо бол пайцтай хүмүүс гэдэг чинь энэ нийгэмд хамгийн доод давхаргын хүмүүс. Тэгэхээр ерөнхийдөө бол дээхэн үед дайны үеэр цэргүүдийн тамир танхийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээсэн эмний гаж нөлөөнөөс болоод өчнөө мянган хүүхдүүд төрөхтөө л энгийн хүнээс биеийн чадал нь илүү төрөх болж. Харин засгийн газраас тэдгээр хүүхдүүдийг аюултай гэж үзээд тэдэнд зориулсан хууль хүртэл гаргасан байдаг. Тэгэхээр нэгдүгээрт энгийн хүмүүсийг яасан ч гэмтэж болохгүй. Харин хоёрдугаарт эзнийхээ тушаалыг дагна. Гуравдугаарт гэвэл өөрийгөө хамгаалах ёстой. Гэхдээ өөрийгөө хамгаалахтаа хүртэл 1-2 дугаар дүрмийг зөрчих ёсгүй гэж байгаа бас. Харин энэ ширүүн эмэгтэй бол Полкли бүлэгмийн толгойлогч шүү guys. Мэдээж Нико болон бацаан хоёр сая эзнийхээ үгнээс зөрүүдэлсэн болохоор шийтгэлээ хүлээх нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь жинхэнэ буу шээ. Зүгээр л өвдөлт мэдрүүлэх зорилготой сум хийсэн байгаа болохоор арай ч өгчихгүй гэсэн үг. Тэгтэл манай энэ хоёрын эзэн боол гэж юу ах вэ? Бараг л төрсөн ах дүүс шиг болсон хүмүүс аахгүй юу? Харин манай Алекс ойрт нэг л бишээ. Өнөөх хүүхдэг хуучин эзэн нь байн өдөнд нь харагдаал манай өн бүр тэрц. Энэ үед Warwick маань бацаа Нико хоёрыг чирсээр арай гэж Тео эмчинд авчирлаа. За тэгэхээр саяхан болоод өнгөрсөн Монрог алах гэж оролцсон хэргийн ард Монрогийн доор ажилдаг Иван гэдэг нөхөр бүлэгмээсээ урууж Корсикагийн бүлгэмтэй хуйлдсан байж таард юм да. Учир нь түүний босс Монро бол манай Нико шиг пайцтай хүмүүст ажил өгч анхаарал тавьдаг. Харин Иван бол яг Корсика бүлэгмийн адилаар пайцтай хүмүүсийг үзэн яддаг болохоор тэр шүү дээ. За одоо хайлт цаг хугацааг ухраагаад хай. Ер нь бол манай Нико багасаа л тэр имээ уудаг байсан. За зөвхөн Нико гэлтгүй ер нь бүхэл пайцтай хүмүүс энэ имгүүгээр бие нь маш их өвдөлт мэдэрч уухгүй бол бүр үхэл түргэх аюултай. Бас Никогийн аав нь хүртэл түүнийг нохооноос өөрцгөө дорд үздэг байж. Учир нь түүний аавынх нь унтсан биеийн үнэлэгч нь жирэмсэн болсноо нууж явсаар хүүхдээ төрүүлээд түүн дээр авчирч өгсөн гин. Тэгээд яах вэ? Аав нь уурандаа Никогийн ээжийг цааш нь харуулад харин Никог сургаж байгаад том болохоор нь ажил хийл гэж мөнгө олноо гэж боддог жинхэнэ хөгийн гар үйжтэй. Бас тухайн үед Warwick-ийн аав нь ч бас ойлгохтой амтан байгаагүй. Байнга л муухай аашилж арх дар сууж бас дээрэс нь Warwick-ийг харахаар л уур нүрээд савл хийвэл ёстой хөхнэц олтлон зоддог байжээ хөрхий. За буцаад орчин үе рүүгээ guys. Манай Нина ч нэстэ жоохон хүүхэд гэхэд мундаг совилогч юм уу. Нико бацаа хоёрын шарахын сайхан боогоо тавьчих. Ингээд нэх удалгүй Никог ухаан орох үед Warwick түнд удахгүй мафуудын хооронд томоохон хэмжээний дайн болох байгааг хэлэх бөгөөд тэрхүү дайныг Корсика бүлгэмийнхээ эхлүүлэх нь ойлгомжтой. Яагад гэвэл энэ толгойлогч нь өөрөө пайцтай хүмүүсийг үзэн яддаг бүр ясны дургу болохоор хамгийн түрүүнд пайцтай хүмүүст зориулсан эмийг үйлдвэрлэдэг Кристиано бүлгэмийг дарж авах зорилготой байгаа гэсэн үг. Хэрвээ тийм зүйл болвол манай Нико эмгүүгээр удаа явж чадахгүй шүү дээ. За тэгсэн энэ үед Warwick офис дээр иртэл Тео хэмч хурж ирсэн байх ба тэрээр Алексийг ямар шиг байгааг шалгахаар ирсэн гин. Учир нь манай Алекс чинь хар тамхинаас хамааралтай юм байна штэ. Өнөө хүүхдийг эзэн нь түүнийг мансууруулж хүчээр биеийг үнэлүүлдэг байсан бөгөөд тэр юмных нь нөлөөнөөс болоод Алекс маань хий юм харж сонсоод заримдаа бүр ухаан санаа нь орж гардаг болчих. Харин манай Warwick энийг гадралдаг байсан болохоор түүнд туслахын тулд дэрэгдээ авч ажилласан байжээ.
За энэ өдрөөс хойш Алекс бүр Warwick-ийн өрөөнд дураараа орж ирээд савл хийвэл тэрч аваал нялуурдаг болж. Бас нөгөө бацаан чинь бүр Нина, Нико хоёртой танилцаад нилээн дотн олоодглоо. Бас энэ хүүхэд чинь манай Нико шиг урд нь Westgate гэх бүлгэмд хараалагддаг байсан гинэ. Тэр бүлгмээс амьд салсан хүн ер нь барагтаал байдгүй. Их л аюултай бүлгэн байж л дээ янз нь. Энэ үед харин Чаад ах маань бацааныг бүлгэм рүү навч явахаар хүрээд ирж. Манай энэ Чаад ахад ер нь танихгүй хүн гэж хаалгадөө те. Энэ бацаан чинь нилээн сахилгагүй штэ. Тэгсэн чинь харин Никог өөртөө нэг бүлгмээс гаралтай гэдгийг мэдчихэд дараагийн захиалгат ажлуудаа боолж л өгвөл Никогоос холуур амаар байна гин. Хөөх юм манай Нико түнд их л дотн санагдсан бололтой. Westgate гэснээс манай Нико урд нь Westgate-д хараалагддаг байхдаа улсаас өгсөн даалгавраар нэг удаа босгочдын хөдөлгөөнийг дарахаар явжгаад томоохон дэлбэрэлтэнд өртөөд нилээн хүн чарах авч байж. Тухайн үед Никог эмнэлэг твтж байхад нь Warwick эмчээсэн түүнийг энгийн хүн биш гэдгийг сонсч байж л дээ. Гэсэн хэдий ч Warwick Никогоо гадуурхахын оронд бүр дэрэгтэй авч үлдэхийн тулд Westgate-ийн толгойлогч буюу Никогийн аавд нь мөнгө төлснөөр Никог бүлгмээс нь гаргаад аавынхан дарангуйллаас салгасан гэх юм да. Тэгтэл манай энэ хоёрын амьдрал нэх сайн дээшилсэнгүй. Warwick-ийн аав нь түүнийг бүр байнга зодож дарамтласаар нэг өдөр бүр татжсэн тамхиныхаа цогоор хүүхдийнхээ нэгнүүдийг сохолцсон байвал яах вэ? Энэ үед л Нико Warwick-ийг тусламж гуйхыг хараад түүний эцгийг нэг мөсөн зүйл дуусгаж өгсөн байдаг. Зөвхөн аав нь гэлтгүй тэдний гэрт нь байсан Warwick-ийг муухайгаар хэлж зовоодог байсан бүх хүмүүсийг бүр ээжийн хүртэл цааш нь харуулж пайцтай хүмүүсийн нэгдүгээр дүрмийг зөрчсөн болохоор яг амиа хорлох жахт нь Warwick түүнийг болиулаад өхөн өвгтлээ өөрийнх нь дэрэгдэн байж өөрт нь үйлчлэхийг тушаасан байжээ. За буцаад орчин үе рүүгээ эртэл энэ Замбраагүй хотын хаан ихтэй хоёр жоох хүүхэд пайцтай хүмүүсийг хороогоод пайзын цуглуулад явж идэг шүү. За энэ хүүхдүүдийн учир нь явандаа тайлагдах бохоо. Маргааш нь манай гурав нэг танилынхаа зэвсгийн дэлгүүрт ирсэн засварын ажил хийгээл. Кос хаа нэг ийм ажил хиймээр дээ те. Дандаа л хүн алаад явна гэж юу ийсэн. Тэрнээс гадна өнөөдөр Кристиано бүлгмийн зохион байгуулж байгаа үдшилтэд Warwick-ийг өрсөн бөгөөд манай хүн ганцаараа очихгүй бас Алексийг дагуулж очино гинэ. Гэтэл Алексийн маань өнөөх өвчин одоо болтол зүгээр болоогүй л байна. Хизээ чамаагүй хийм харагдаал яасан ч хэцүү юм бит. Харин энийг Warwick Нико хоёр хоёулаа мэддэг болохоор жоохон эвгүүтэд ирэнгүүт нь түүнийг аль болох им уулахгүйгээр тайвшруулад бүр сурчиж. Гэхдээ Алекс нэг үе одоо бас хамаагүй дээрж байгаа бөгөөд хар тамхины нөлөөнөөс болоод дүүтэй байсан гэдгээ хүртэл мартцсан гэлүүд. Одоо харин хуучны дурсамж нь багаар сэргсээр Алекс маань овоо дээрж байгаа бололтой. За тэгээд оройч болж манай хэд үдшилэг болох газар хүрэлцэн ирвэ. Харин Кристиано гэр бүлийн толгойлогч нь энэ жоохоо охин гэд боддоо. Хэдий тийм байсан ч энэ хотод байгаа бүхий л пайцтай хүмүүсийн амьдрал энэ охины нуруунд дээр тогтдог. За та нарт энэ хотын дөрвөн том мафийн хийдэг ажлыг сайхан тайлбарлаад өгье заяа. Эхнийх нь Пол Кли бүлхэм. Тэд өөрсдийн удирдлагад ороо маш олон пайцтай хүмүүсийг албан ёсоор нэгтгэж тэдэнд хөлсний ажил даалгадаг. Корсика бүлгэн бол зэвсгийн 8-ыг хариуцдаг бөгөөд пайцтай хүмүүсийг үзэн яддгаа гэж урд нь хэлсэн те. Харин Монрогийн бүлгэн бол Пол Кли шиг бүлгмийн харьяалд байдгүй дэл сул пайцтай хүмүүсийг хариуцж аваад тэдэнд анхаарал тавьдаг. Кристиано бүлгэм нь харин бүхий л пайцтай хүмүүсийн амин чухал юм болох селебрэрийг нийлүүлдэг маш чухал оролцоотойч санхүүгийн хувьд тиймч баян биш бүлгэм байгаамаа. За тэгсэн чинь харин Warwick Нико хоёрыг сайн даач энд ураагүй байжээ. Үдшилэг болох газрыг хамгаалуулах ч л хөлсөлсөн байж штэ. Яагаад вэ гэвэл энэ үдшилэг нь яг үнэндээ энэ хотод тодорхой бүлгэмд харьяалагдаж чадаагүй гудамжинд аюулд орсон пайцтай хүмүүсийг аварч тэднийг аюулгүй газар руу нууцаар нүүлгэн шилжүүлэх зорилготой үйл ажиллагаа байж. Тиймээс л энэ газар руу пайцтай хүмүүсийг эсэргүүцэх хэсэг бүлэг хүмүүс дайрч магадгүй гэдгийг урьдчилан тооцоолж хамгаалт бэлдсэн гэсэн үг. Харин дотор байгаа пайцтай хүмүүсийг аль болох тайван байлгахын тулд Алексийг дуулуулж гаднах орчноос хүмүүсийг сатааруулж байгаа нэлэлтэй. Гэтэл энэ үед түүнийг дуулахыг сонссон нэг өрлөггүй зочин наашаа орохыг завдаад хөөгдөхийг бодвол арай манай Алексийн төрсөн дүүн ихчигээ хайж яваа юм биш байгаа даа гэж Мууброн бодож илсэн да. За тэрч яах. Та нар санаж байгаа бол Монрогийн бүлгэмд нэг Иван гэж урагч байгаа штэ. Тэр гай чинь нилээн хэдэн пайцтай хүмүүсийг олж сүрдүүлээд энэ үдшилэг рүү нэвтэрч Кристиано мафийн толгойлогч охиныг олж алахыг тушаасан байдаг юм да. Тэгээд нэх худалгүй мань Иван өөрөө ч бас толгойлогч охинд мөнгө хүргэж өгөх нэрийдлэр ороод ирлээ.
Тэгэнгүүтээ нөгөө хүмүүстэй дохио өгсөн чинь нөгөөдүүл нь толгойлогч охиныг алахаар дайрсан боловч ашгүй хамгаалагч нар нь ирж болиуллаа. Гэтэл энэ дөнөөх пайзтай хүмүүсийг алж пайзын цуглуулад явдаг хоёр хүүхдийн нэг нь айл хэдийн ороод ирсэн заяо. Харин нөгөө хүүхдэд нь Иван энд байгаа бүх хүмүүсийг устгах гэх тушаал өгөөд оруулчваа гэж. Манай хоёр яг мэдсэн юм шиг наашаа ирж таарад дотор юу болж байгааг нэг хүнээс сонсоод ямар шүү өрсөлдөгч нар байгааг мэдэнгүүтээ Нико маань бараг баярлаад байгаа юм шүү. Тэгэхээр тэр өрсөлдөгч болох бацаанууд бол яавч энгийн хүмүүс биш ээ. Тэгсэн хэрнээ хүзүүнд нь пайз байхгүй. Бас дээрэс нь 3-4-ийг үл тоодог иймэрхүү хүмүүсийг ангууч гэж нэрлэдэг юм байна. Товчхондоо эднэр бол ямар ч дүрмэнд баригддаггүй хэрцгий хөлсний алуурчид. Энэ бацааныг яаж игээд аргаллаа гэж бодоход нөгөө сэлэмтэй охин нь бол no joke шүү нэрээ. Толгойлогч охины хоёр хамгаалагчийг юм чинээ бодохгүй яг л цааш нь харуулдгийн даваан дээр Кристиано өөрөө гарч иж туслахаа авраал. Харин түүнийг манай Алекс авраал. Алексыг харин Нико аварч энэ тэр. Юу ч болоод байгаа юм. За ямар ч тач Нико маань яг сайхан тулдах читэл Кристианогийн сэгсгэр туслах нь манай үнийг "Хөөй хуурамчаа. Наадахтайгаа үзээд угаасаа барахгүй. Боль" гэж авдیں۔ Юу гэсэн ч үгүй. Манай хүн бол энэний үгэнд орох штэ амар. Тиймээс Никог саатуулж авах хооронд бусд нь зугтахаа удсан дээрх үү. Энэ үед Warwick онцгой байдлын үед хэрэгэлдэг бололтой улаан дохиог тэнгэрт бодох үед бүхий л холбоотнууд нь энэ дохиог хараад наашаа яарвчлах нь тэр. Харин манай хүн чинь Никотой үзэлцэж байгаа ангууч охиныг харангуйтаа шууд таних бөгөөд энэ охин бол түүний нэг танил Делико гэх залуугийн охин дүү Эрика юм бэ шүү. Энэ үед Алекс сэгсгэр залуугаас яагаад түрүү Никог хуурамч гэдээснийг асуухад пайцтай хүмүүсийг хүчнийх нь хэмжээгээр D-гээс A зэрэгэл хүртэл ангилдаг бөгөөд Нико бол өнөө химээ дооцыг нэвтрүүлж уусныхаа хүчинд л A зэрэгэлд хүрч чадхаас биш угтаавал манай хүн чинь үсрээл B зэрэглэлийнх юм байна штэ. Тиймээс Нико яг жинхэнэ A зэрэглэлийн хүмүүстэй үзвэл барахгүй юм байна л та. Сэгсгэрийн хэлсэн нь ч үнэн байж таарад Нико яг алуулах гэж байтал түүн дээр Полклигийн туслах болон сахилгагүй ацаа хоёр хурч ирж амийн аварлаа. Тэгээд бас энэ туслах эмэгтэй чинь бүр тусгай S зэрэглэлийн тэмдэгтэйч байх шиг хөөе. За энэ S зэрэглэл бол юу манай Нико, юун тэр A зэрэглэл цаашаа заяа. Тэгээл ойлгочих. Ингээд нэгэнд фейлдсэн ангуучд яаж игээд зүгтхаас өөр аргагүй болж энэ Кристианогийн үдэшлэгч ерөнхий дуусав бололтой. Нөгөө талд харин саяны ангуучд буцаад хөсөлсөн хүмүүс дээрээ ирсэн байх бөгөөд Корсика бүлэгмийн босс нь ийм зүйл болохыг мэдээд нэмж өөр ангуучдыг ч бас дуудсан байж. Харин тэр дунд нь манай Алексийн дүү ч бас ангууч болсон явж байх нь тэрээ. За тэгээд маргааш өглөөний мэдээгээр урд шөнийн халдлагыг ангуучд хийсэн байх магадaltaй гэж зарлагтай зэрэгцээд манайхан ч шархаа эмчлүүлэхээр Тео эмчинд ирсэн байлаа. Тэгэхээр Тео эмч ба штэ. Мөнгө олох чадваргүй болсон пайцтай хүмүүст тусламжийн гараа сунгаж нэн чухал имийн үнгүй өгдөг бурхан шиг л ач буянтай хүн байгаа. Харин манай Нико ч Тео эмчийг олон удаа хамгаалж өгсөн болохоор насаараа үнгүй үйлчлүүлэх эрхтэй хүн гэж байгаа шүү. Нөгөө талд Warwick маань Монрогийн бүлэгмийнхэн дээр очиж өнгөрсөн шөнө Деликогийн охин дүүг амьд байгааг харснаа хэлэхэд энэ хідэн нэг л итгэж өгөхгүй л ах шиг. Аргагүй л дээ. Өчнөө жилийн өмнө эдний бүлгэм халдлагад өртөөд Эрика болон бусад хүүхдүүдийг хулгайлаад явснаас хойш нэг ч удаа сурган дуулдаагүй болохоор үгсэн л гэж бодож л дээ. Тэгээд Warwick маань эндээс гараад явж байхдаа санаандгүй ангуучдын нэгэнтэй мөргөлдөөд харж байгаагүй л царай байна да. Хаанхын нөхөр юм бол доо гэж их л сонирхсан байдалтай хоцроод үлддэг. Гэтэл нөгөөдхийнх нь хамаад айл хэдийн ажлаа эхлүүлсэн. Урд шөнийн дутуу үлдээснээ гүйцээхээр Кристианогийн клуб руу дахиад дайрах чид юм байгаа үстэй. Кристианогийн клубтэй холбоо барих уламжгүй болсны дараа Полклигийн хүмүүс с жиг авч яаралтай нэмэлт хүч болгож бацааныг хоёр залуугийн хамтаар явуулсан боловч тэднийг ирэх замд нь ангуучдын нэг нь отж исэн байж таард юм да. Манай бацаан бол уг нь чанга гар штэ. Тэгтэл энэ охины эсрэг ямар ч найраагүй. Хамтрагч нь түүний урдуур орж зүгтаалгаагүй бол яг жижиг болох ч штэ миний брооч нь. Энэ үед дүүгээ амьд байгааг мэдсэн Делико юу гэж л зүгээр суугаад авах вэ? Хэдийгээр боссоосоо зөвшөөрөл аваагүй ч гэсэн дур мэдэж хөдлөнө гэхэд нь түүний нэг хамтрагч нь ч бас түүнд туслахаар болж "За өгшөө. Мэн чамтай хамт явъя. Хоёулаа зуг хариуцлага хуваагаад өөрчвөл манай босс арай гайгүй байлгүй дээ" гэж хэлээд Деликотой хамт явахаар боллоо. Харин тулааны талбарт манай бацаан нэх удаан тэс чадалгүй үхлийн шарх авлаа хөрхий. Ер нь л энэ ангуучд гэх хүмүүс арай л дэндүү алдаатай юм аа. Бүгд л дор бүрнээ галзуу хүчтэй. Тэгээ дээрэс нь хүнийг хайрлах өрөвдөх гэж мэдхгүй. Замдаа таарсан бүх хүнийг алж хядчихэд санаа намардаг юм уу хайшаа.
Уг нь эднэрийг зогсоох гэж төм бум нэмэлт хүч хідэн бүлгэмүүдээс ирж яхад хідүүлэхнээ ээжиж бүгдийг хүйс тэмтрээд энэ хотод ер нь амьд хүн үлдэх нү. Тэгээд бас болоогүй заяа. Полкли бүлэгмийн боссыг хүртэл хайсаар агаад олоод ирж шүү зэвэн гарууд. Харин босс эмэгтэй бол цэргүүдийнхээ хагасыг хядуулчаад тоосон чинж алах уу. Гэтэл ангуучдын нэг нь энэ хоёртоо сануулга өгч наад эмэгтэйг чинь алах болоогүй. Хурдхан шиг буцаад ир гэж тушаагаад яваад өглөө. Энэ үед хотын нөгөө захад зэвсгийн 8-аач охиныг ангуучдын нэг нь барьцаалах бөгөөд охины найз залуу нь ангуучдын хэн болохыг багсаг гадралж исэн болохоор өөрийнхөө найз охиныг зүгээр байгаа эсхийг шалгахаар ирсэн ч оройтсон байдаг юм аа гэж. Манай Нико харин Алексийг сахиад сууж исэн чинь гаднаас Кристианогийн хүмүүс ирээд Никод болсон бүх зүйлсийг ярьж өгч манай хүний тусламж хэрэгтэй байна гэд аваад явлаа. Хөөхий Алекс уг нь бол болж л өгвөл энэ хотоос явчмаар байдаг. Даанч ухаан санаан тогтургүй байгаа болохоор бас яаж чадахгүй хэцүү юм да. Харин энэ сорвтой залууг Марко гэдэг бөгөөд тэрээр урд нь Эсминец гэх бүлгэмд харьяалагддаг байж. Тухайн үед Маркогоос болоод тамхины газрын эмгэн өөрийн хүү болон бэр хоёроо алдсан ба тэр хоёрынх нь цогцсон ч буцаж ирээгүй орс сургаггүй алга болсон гин. Гэтэл энэ удаа дахиад Маркогоос болоод үлдсэн ганц охин нь хүртэл орс сургаггүй алга болчхоор хэцүү байгаа нь ойлгомжтой л доо. Тэгэхээр Марко гэдэг залууч нь тухайн үед алуурчдын бүлгмээсээ гараад Кристиано гэр бүлийн удирдагчийг хамгаалах болж үүнд нь мэдээж бүлгмийн гишүүдэнд дургуутсан болохоор түүнээс өшөө авах зорилгоор найз охиныг барьцаалсан гэдг нь тодорхой. Харин Иван гэгч залуугийн нэрийг сонсоод Ворик маань бүр гайхаад "Наад Иван гэдэг чинь хэн блэ?" гэсэн чинь чи танихгүй байх нь аргагүй хөө. Шин залуу байгаа. Гэхдээ чи хэд хэдэн удаа тааралцсан л байх ёстой доо. Гэхэд Ворик нэрэл нэг сэжигтэй залуу байсныг Иван гэж даанч мэдсэнгүй л дээ. Хамгийн сонирхолтой нь тэр залуу дандаа л хэрэг болсон газруудад явж таарсан ба яагаад ч юм аюултай нөхцөл байдлаас ганцаараа амьд үлдээд байсан нь Ворик сэжигтэй санагддаг. Тэгээд бас яг одоо Монрогийн өрөөнд байгаа гэдгийг сонсоод бушуухан шиг л барих гэж утсан ч Иван ч байхгүй, Монро ч байхгүй. Харин эднэр дээр ангуучдын нэг Страйкер гэх залуу зочилж ирэх бөгөөд Маркогийн хэлснээр бол түүнийг оролцуулаад хуучин бүлгмийн бүх гишүүд нь пайцгүй энгийн хүмүүс ч гэлээ янз бүрийн туршилт хатуу бэлтгэлийн үр дүнд маш хүчирхэг ангуучд болсон гин. Харин тэдэн дундаа хамгийн аюултай нь Страйкер. Хараад авахны Монрогийн хүмүүс энэ залууг тогтоож дийлэхэргүй шинжтэй. Тиймээс ядаж Ворикийг зугт гэсэн боловч манай хүнд зугтах бодол овсон. Нэгэнт л энд байгаагийнх тултал нь үзэлцнэ гэд тэрүүхэнд эндээ хідэн занг бэлдээд амхандаа л аргалчнаа гэж бодд юм шиг байгаа юм. Тэгтээ тийм хайр гэж байхгүй. Страйкер гэдэг нөхөр жинхэнэ хатуу самарцаа юу. Тэгтээ түүнд Ворик нэх онц биш. Монро боссыг л хайж ирсэн юм байна. Харин Ворик маань Монрогийн туслах залуутай нийлээд сүүлийн нэг удаа Страйкерыг гиндүүлж дайраад түүнд маш хүчтэй мэдээ алдуулагч тарьж чадсан ч өөрөө нэлээд хүнд шарх авсан байдаг юм. Бараг л үхэх нь тодорхой олчуу да янз нь. Өнөөх Монро харин Ивантай хамт жигтэйхэн ив найрамдалтай нэг тийш явж байгааг бодоход энэ одоо уруултуу guys. За тэгээд хамгийн гол тулаан яг эхэлдэхийн даваан дээр аним дуусч байгаа юм да. Part 2 гэж бичих шаардлагагүй шүү guys. Энэ аним угаасаа үргэлжлээгүй. Яагаад гэвэл Manglove Studio 2015 оны 9 сарын 29-ний өдөр Дампуурлаа албан ёсоор зарласан байд юм а гэж. За ямар тааж тэгээд нэг үргэлжилж чадаагүй ч гэсэн иймэрхүү онц сонирхолтой анимууд бас байна. Манайхан тэгээд Сабад архаа мартав. Бүрэн дараагийн удаа гоё дуустан аним ярьж өгнө заяа. Ер нь болж өгвөл 7 хоногт 2 бичлэг оруулах санаа бас байна. Тэгээд дараагийн бичлэгээр удахгүй уулзтлаа. Түр баяртай.